Здравствуйте, уважаемые Сайн байцгаана уу телезрители. эрхэм хүндэт үзэгчдээ. Ойрын өдрүүдэд бүгдээрээ суулгацуудаа болон бүх хүнсний ногоонуудаа суулгаж дуусгах ёстой юм а. Дуусгаж чадсан хэн бүхэнд баяр хүргэе. За одоо харин энэ суулгасан ургамал ногоогоо арчлах үе эхлэж байна. Жимсгэн чимэглэлийн ургамал төмөсгээд бүх төрлийн ургамалд арчилгаа хэрэгтэй болно. Таны арчилгаанаас хамаарч ургацын тань чанар хэмжээ шалтгааллах болно. Тиймээс сэтгэл зүрхээ гарган ажиллаарай. Одоо бүгдээрээ ногоон талбайд биднийг ямар ажил хүлээж байгаадаа танилцгаая. Сделать на наших участках в ближайшие дни. В саду мы недавно с вами провели первую обработку. Цэцэрлэгтээ бид та бүхэн саяхан алюминий модны авгалдаан эсрэг эхний устгал ариутгал хийсэн. Удахгүй 2 дахь удаагийн ариутгал устгал хийх ёстой болно. Гэхдээ бүгдээрээ энэ тухай жаахан хожуу ярилцъя. Зарим хүн химийн гаралтай искра бодис ашигласан байх, зарим нь харин ийм феромоны хавх ашигласан байна. Би ч гэсэн ийм хавх ашиглалаа. Хавханд одоогоор 20 гаруй ирвэх орчихсон байгаа. Харахад жижигхэн ч гэсэн ихээхэн гай тарьдаг нөхдүүд бол эднэр юм да. Энд дандаа эрэгчин ирвэхэ байгаа. Тиймээс эмэгчин нь үр удмаа үлдээхгүй гэж тооцоолон ийм хавх хийж өгсөн байсан. Одоогоор ямар үр дүнд хүрэхийг хэлж мэдэхгүй л байна. Би энэ хавханд ирвэхэ орсон ихний мөчөөс л ариутгал хийх цаг нь болсон гэж үзсэн байгаамаа. Одоогоор химийн хорыг энэ хавх бүрэн ордож чадах эсхийг хэлж мэдэхгүй байна. Ирээдүйд бол магадгүй л байх. Одоо бол дөнгөж өнгөц дүгнэж болохоор л үр дүн үзүүлээд байна. Алюминий модны хувьд айл хэдийн ихний үр жимс нь зулзглаад гараад ирсэн байна. Мэдээж үр жимс нь бүрлдэж байгаа. Энэ үед услага их шаардагдах болно. Агаарын байдлаас хамаарч услах ёстой л доо. Гэхдээ манай бүс нутаг нь өөрөө их хуурай ширүүн уур амьсгалтай болохоор 7 хоногт ядаж нэг удаа услах ёстой байдаг юм. Мөн үндэснийхээ тойргийнхаа арчилгааг бид мартаж болохгүй. Харж байгаа биз дээ? Зэрлэг ургачихсан байна. Үр нь бидний ялзмагт хөрсөөр эсвэл агаараар дамжаад ирээд суучихсан гэсэн үг. Либида болон ямар нэртэйг нь мэдэхгүй олон төрлийн зэрлэг энд ургачихсан байгааг харж байна. Эднэрийг ургуулах хэрэг бидэнд огтоос байхгүй. Модны чин үржил шим чигийг сордчихдаг юм а. Тэгээ дараагаар нь илүү олон газарт тархаад ургачихдаг. Түүний оронд тусгаалan үндэсний хамгаалах тойрогтой би олон жил лил цэцгийг ургуулж байна. Лил цэцэг нь алюминий модны шимт тэжээлийг багас ордог. Би жил бүр алюминий модноос хангалттай ургац авдаг болохоор ингэж хэлэхэд сэтгэл өвдөхгүй байна. Мөн зарим хүмүүс дархуун буюу эстрагон ургамлыг тарьчихсан байхыг би харсан. Мөн зэрлэг сонгонч тариалсан байдаг. Танаа цэцэрлэг талбай чинь жижигхэн бол ингээд үндэсний тойргоо ургамал ногоо ургуулахад ашиглаж болох юм. Эдгээр ургамлыг тариалжхаар зэрлэг ургах нөхцөлийг нь хаачдаг юм а. За бүгдээрээ алюминий модны ирвэхний ихний устгалыг хийсэн болохоор одоохондоо эргэн тойрон ургасан зэрлэгийг нь аваад цаг тухайд нь услах ажил биднийг хүлээж байна. Современных полевых. Ну, обязательно обратим внимание на наши косточковые породы. Яст жимст моддын арчилгааны талаар одоо бүгдээрээ ярилцъя. Энэ жил ургац бага авах нь ойлгомжтой болчихлоо. Учир нь чавга, энтор, априкосыг яг цэцэглэж тоосоо хүртээх үед нь гадаа огцом хүүтэрч гисэн. Манай энд гихтэл хас 2 хэм хурж хүүтэрсэн. Харамсалтай нь түүнээс болоод төдийлөн сайн ургац авах нөхцөл бүрдэхгүй нэ. Би эрт цэцгэлүүлэхгүй тулд эрт туслахгүй байх ёстой гэж та бүхэнд анхааруулж байсны ачаар багч гисэн ургац авах нөхцөл бүрдээд байна. Тун хачиргалтай зум болж байна да. Манай нөгөө талбайд хасах 5 хэм хүртэл хурж хүүтэрсэн. Түүнээс болоод зэрлэг мойл хүртэл тоос хүртэж чадаагүй. Одоо яалтаж билээ дээ. Нутагшуулсан байна уу, зэрлэг байна уу хамаагүй. Энэ бол жимст моддын биологийн онцлог л доо. Тэгэхдээ жаахан ургаж байгаа жимснүүдэд арчлах бол хэрэгтэй шүү дээ. Чавганы авгалдаа гэж хортон чавганы модонд дүүрэлдэг, энтор болон априкосыг ногоон ялаа идэх гээд байдаг юм а. Яг алюминий моддод устгал хийсэн искра гээд химийн гаралтай бодисоор априкос болон энторыг мөн хариуцгаж өгөөрэй. За тэгээд чавга нь өөрөө алс дорнодын сорт болохоор их чиглэг ур амьсгал дуртай. Тиймээс бараг өдөр болгон шахуу, шүргшигчээр ус цацаж өгдөг. Мөн хөрсний дээд хэсэгт нь байнга чихтэй байх нөхцөлийг бүрдүүлж өгөхийг хичээгээрэй. Тэгвэл алс дорндоос гаралтай чавга маань илүү сайн урган шүү дээ. Она чувствует себя значительно лучше.
Обязательно обратим внимание и на черную, кстати, красную. Энгийн болон улаан үхрийнүүд маань ингэж ургаж байгааг та бүхэн харж байна. Харамсалтай ногоон ялаа айл хэдийнэ үүрлж эхлэв. Навчин ингэж хорчоогоод иргэн тойронд нь шоргоолж ихсээд эхэлдэг юм а. Жимс нь гараад ирчихсэн болохоор химийн гаралтай хор ашиглаж болохгүй. Тиймээс биологийн гаралтай биотилин болон рапсолин зэрэг бодисыг ашиглаарай. Химийн гаралтай октрад 3 дугаар зэрэглэлийн хорыг бас ашиглаж болох байх. Гэхдээ химийн хүчтэй хор ашиглах гэсний хэрэггүй болов уу да. Мөн та бүхэн хараарай навчнуудыг нь. Энд гэхэд сайхан ургаж байна. Харин энд жижигхэн ургасан ургалт нь гүйцээгүй харагдаж байгаа биз? Энэ тохиолдолд хайж аваад дастаад угийг нь хараарай. Ишин ухта гүн ногоон өнгөтэй байх ёстой. Харамсалтай нь энд цагаан шахуу өнгөтэй байгаа биз? Ингэж харагдаж байна гэдэг бол өвөл хөлдсөн болохыг нь илтгэж байгаа хэрэг юм а. Хавар цэцгэлсэн боловч нэгэнд хөлдсөн болохоор айжмдаа хүж байгаа хэрэг гэсэн үг. Жимс ургалаач жижигхэн ургана. Тиймээс цаашдаа ургуулах гэсний хэрэггүй болов уу да. Одоо ургамлын хайж аваад энэ мөчрүүдийг нь тастаад авчих хэрэгтэй. Дараагаар нь хатаагаад галд хийж гэнэ биз дээ. Уг нь жилийн энэ үед тайралт хийх ёсгүй байдаг юм а. Гэхдээ ийм жижигхэн авч жимс гарсан мөчрийг тайраад авчихсан нь дээр шүү дээ. Их лучше не оставлять. Не оставляем без внимания и самую сладкую нашу ягодную культуру. Манай улс нутгийн хамгийн амтлаг чихэрлэг жимсний арчилгааны талаар одоо ярилцъя. Энэ бол гүзээлзэгэн. Би жилд олон удаа ургацаа өгдөг ийм гүзээлзэгнийг хувинд ургуулдаг. Энэ жилийн жимсний гарцанд нь тун сэтгэл хангалуун байна. Би 6 дугаар сарын 5 гэхэд анхны жимсээ авч идэж чадсан. Яах вэ? Тэднэр нь бол хавар хүлэмжинд ургуулж байсан хувинтай гүзээлзэг шүү дээ. Одоо гадаа талбайд гаргаад ирээд тавьчихсан эндээ 14 хоног ургаж байна. Жимс нь тун сайхан ургаж байгааг та бүхэн харж байна. Ихэнх жимс нь одоо боловсрч байгаа хэдий ч заримыг нь бол идэж болохоор харагдаж байгаа биз? Вкус замечательный, поэтому Тун сайхан амттай байна шүү. Болсныг нь хүнсэндээ хэрэглэхэд болно. Харин түүхий байгаа нь боловсрч байг л дээ. Арчилгааны хувьд тун энгийн, услага, хортон, өвчлөл байхгүй байна. Зэрлэг хажууд нь ургасан байж магадгүй. Гэхдээ хамгийн гол нь хувин буюу хязгаарлагдмал орчин тариалж байгаа болохоор шим тижэл дутагдах аюул нүүрэлдэг. Тийм болохоор тусгай зориултын бордоо авч бордож өгсөн байгаа. Гүзээлзэг нь зориулсан бордоогод бичигдсэн байдаг юм. Манай нэвтрүүлгийн хамтран ажиллах САД-м дэлгүүрт зарагдаж байгаа. Олон удаа ургацаа өгдөг гүзээлзэгний сорт болохоор эхний ургацаа ирэх 14 хоногтоо бүрэн өгөх учиртай. Тэгээд хэсэг амраад намар гэхэд дахиад ургацаа өгнө шүү дээ. Эдгээр гүзээлзэг нь 3 дахь жилдээ ургаж байгаа болохоор ирэх жилээс дахин үрслэгээ хийх болно. Харин энэ жил үрслэгээ хийсэн нэг наст гүзээлзэг магадгүй 2 дугаар ээлжийн үед ганц 2 жимс өгөх байх. Одоохондоо ургаж л байг. Жижигхэн болохоор савнда хангалттай шим тижэл авна гэж бодоод нэмж бордоо хийгээгүй юм а. За тэгэхээр хэрвээ та бүхэн олон наст гүзээлзгэн хувинд ургуулж байгаа бол цаг тухайд нь услаад өгөөрэй. Мөн заавал бордох ёстой шүү. Тэр тохиолдолд ургамалт сайн ургана, жимс чих гарна шүү дээ. Сделать хорошую подкормку. Тогда и ягоды будут крупнее, и в целом урожай выше. Последние ночи в нашем регионе потеплело, и это сразу сказалось на... Өнгөрдөг шөнө манай бүс нутагт сайхан дулаахан хонлоо. Энэ нь шууд өргөс тэмхний ургалтанд сайн нөлөөгөө үзүүллээ. Шөндөө хүүтэн хонж байсан үед би заавал хучиж хонж байлаа. Өргөс тэмх нь их эмзэг ургамал, агаарын хүүтэн дулаан ихээхэн нөлөөлдөг болохоор шууд усглоо олж байна. Мөн тижэл өгөх зорилгоор би 2-3 см зузаан ялзмаг нэмж өгсөн. Азот их шаарддаг ургамал шүү дээ. Ямар тааж хэдхэн хоногийн дотор өнгө зүсээ засаад ирлээ шүү. За тэгээд шөндөө нэмэх 15 хэмтэй хонож дулаараад ирэхээр бүтээлгээр хужихаа болно доо. Орой болгон багахан хэмжээгээр услах хэрэгтэй. Харин халуун өдөр агаарыг чийгшүүлэх зорилгоор ус нэмж услаж өгөх хэрэгтэй юм а. За цэцэг услагч аваад ингээд ургамлаа бүхлээр нь услаарай. Мандлын энэ хэсэг нь халуун, нөгөө хэсэг нь хүүтэн. Би та бүхэнд өмнөх дугаараараа энэ тухай тайлбарласан. Халуун хэсэгт нь ургалт сайн байгаа гэдгийг та бүхэн харж байна. Я так думаю. Бас нэг сонирхолтой зүйл ажиглагдсан. Үрийг өөрөө гаргаж авсан Нирушими болон Ижашны сортуудтай харьцуулахад гибрид үрийн өргөс тэмхийн ургалт жаахан тааруухан байна.
Магадгүй зүгээр энэ тариалсан хонхор нь яг мандлын голд болохоор цаг агарын хил бэлдэлд багварчсан байх. Үндсэндээ би өргөс тэмхийн ургалтыг 4 оноогоор үнэлээд байна. Арчилгааны хувьд бол орой бүр уцлаад байх хэрэгтэй. Тэгээд хүүтэн салхитай үед гэлгаруудаар биш, даван бус бүтээлгээр бүтээж өгөх хэрэгтэй юм. За ялзмагтай хамт дагаж ирсэн зэрлэгээ түүхээ битгий мартаарай. Мөн хаан шигүү байна, тэнд зөөлөх хэрэгтэй. Энэ хотхорд гэхэд хитрхи шигүү ургаж байгаа болохоор хамгийн сул дорой ургамлыг нь тастаад авчихъя. Уг нь би голдуу ургамлын хаягдлуудыг ялзмагт хөрсөнд тижээл болгон хийдэг. Харин энэ ургамал өвжилсэн болохоор хатаагаад дараагаар нь галт хийчихнэ. Үндсэндээ дүрхэн нэг иймэрхүү. Тиймээс өргөс тэмхтэй хамт илүү дулаан шүн болохыг л хүлээж баяда. Тэр цагт ургалт нь мэдэгдэхүйц хурцсах болно. Манайхаас жижиг ургаж байгаа бол та бүхэн харж байгаад болдоо нэмж өгөхөд гэмгүй шүү. Харин тэнд 2 ширхэг амтдгаа ургаж байна. Медавая болон Сибирячка сортуудын ургалт дайжгүй Барникийнхаа захад уламжлал ёсоор тариалсан байгаа. Жингийн хувьд том биш, нэг бол 1.5 кг хүрч ургадаг амтдгаанууд л та. Гэсэн хэдий ч би жил бүр тариалдаг. Олон зүйл, олон амтыг мэдрэх сайхан шүү дээ. Одоохондоо шөндөө заавал хучиж байгаарай. За тэгээд хүүтэн салхитай сэрүүн өдөр бүтээхэд бац гэмгүй шүү. Буквально недавно мы с вами высадили самые теплолюбивые рассады. Саяхан бүгдээрээ хамгийн бэрэг ургамлууд болох хургангуа болон хулууга тариалсан байгаа. Тарвас болон амтдгуугаач иргэд маань суулгаад дууссан баха. За тэгээд бидний хамгийн жижиг хүлэмж буюу өрсөлгээний хүлэмж маань суларчглаа. Энэ хоосон хүлэмжээ би 2 хэсэг хуваагаад баклажан суулгаж өгсөн. Мэдээж суулгахын өмнө заавал ялзмагт хөрс нэмж өгсөн. Энэ жил би 3 сортын баклажан тариаллаа. Веран урт 100 ургадаг, дугуй хэлбэртэй ургадаг, этгээд нэртэй бомбовоз тэнд харагдаж байна. За тэгээд цагаан баклажан. Өмнө нь би гибридүрийн Bebo F1 тариалж байсныг та бүхэн санаж байгаа байх. Харин энэ жил би Молочная сортыг тариаллаа. Нийтдээ 6 ургамал тариаллаа. Эдгээрийг би аяган дүрслүүлж суулгасан болохоор одоо хөрсөндөө дасан зогцож байх шиг байна. Баклажан хамгийн бэрэг ургамал. Дулаанд дуртай ургамал болохоор энэ тагийг нь одоо хүртэл би ашиглаж байгаа. Хэвийн ургахад нь 25-аас 27 хэмээн дулаан байх хэрэгтэй болохоор өдөрж гисэн би энэ тагийг нь бүрэн авдаггүй. Шүн бол заавал таглаж хондог. Одоохондоо ургамлууд маань өндөр ургаагүй болохоор тагийг нь таглаж хоноход асуудал гарахгүй байна. За тэгээд жижиг хүлэмжийнхээ хажууд тусгаалan зай гаргаж ногоо тариалдаг. Энэ жил би цагаан хальстай Павриха сорт, мөн улаан өнгөтэй Мадонна сортын Колораби тариалах болно. Хідэн игнэ суулгасан байгаа. Магадгүй 20 орчим ургамал авах байхаа. Энэ хоосон зайг ашиглаж байгаа хэлбэр юм а. Зөвхөн Колораби байцааг манай бүс нутагт өрсөлгээгүй тариалдаг. Энэ байцаан тун амттай өвлийн улиралд хэрэглэхэд ашиг тустай. Учир нь Колораби байцаанд үлэмж хэмжээний витамин С агуулгадаг юм а. Значительное количество витамина С. Мы продолжаем активно ухаживать за луком, чесноком. Сонгон сарамсны арчилгааны талаар одоо бүгдээрээ үргэлжлүүлэн ярилцъя. Хөрсөнд суулгаа даавн биш бүтээлгээр бүтээж хонж байсан болохоор тун сайхан ургаж байгааг нь та бүхэн харж байна. Ус дутагдахаараа сонгон сарамс оройгоороо шарлаад ирдэг. Шарлаагүй байгаа болохоор услага хэвэн байна гэсэн үг ээ. Ихэнх үедээ бид борооны туслын аргаар цэцэг устлагчаар устж байсан бол одоо шланг эсвэл хувингаар хөрсийг услах хэрэгтэй боллоо. Энэ үед туслын аргаар услах юм бол ишин нумраад ирдэг юм шүү. Тиймээс хувин шланг ашиглан услаарай. Хортон шавжийн устгалын тухай ярья. Бид сонгоно 2 удаа зэмлийн болон гिचийн уусмал тамхины үнсээр ариутгаж өгсөн. Сонгоны ялааг үргээх зорилготой бодис ажигласны хүчинд энд ямар ч хортон харагдахгүй байгаа биз дээ. Сонгоно 2 удаа, сарамсыг 1 удаа ариутгасан. Хэрвээ та 2 дахь удаагийн устгал ариутгал хийгээгүй байгаа бол энэ өдрүүдэд заавал хийгээрэй. Байгалийн жам ёсоор ялаа өндгөө цацдаг үе нь эхлэж байна шүү. Та мандалдаа ялзмагт хөрс ашигласан бол заавал бордох гэсний хэрэггүй. Одоо аммиак селитра орсон бордоо ашиглах юм бол ишин маш өндөр ургаад дараагаар нь зүгээр унчих гээд байдаг юм.
Энд бас нэг зүйл сануулж хэлэхэд тариалах үедээ укропны үр ороод ургачих тохиолдол байдаг. Укроп ургаж байвал дастаж авах гэсний хэрэггүй, нэгэнд нэгнээ сүйдэрлэхгүй, бас олон төрлийн салаад хийхэд орц болдог ургамал болохоор ургаж л байг тийм биз дээ. Гэхдээ сүүлийн 5 жилийн хугацаанд манай бүс нутагт хөдөө хот ялгаагүй ийм вирусын гаралтай өвчлөл дарахад байна. Ургаж байгаа укропны орой хэсэг нь ингэж нумраад цааш ургахаа болдог. Хид хідэн укроп ийм болсныг би олж үзлээ. Хүнсэндээ хэрэглэхэд бол хүнд аюулгүй, харин цаашдаа мандалтаа ургуулах гэсний бол хэрэггүй. Өвчлөл нь улам өөр эрүүл ургамлуудад дарахах аюултай. Энэ вирусээс ангижрах тухайд ярих юм бол укропо зүгээр дахиад суулгачих гэж хэлмээр байна. Хожуу суулгасан укроп энэ вирусээр өвчлөдөггүй юм байна лээ. Ну вот так выглядит знаменитый гигантский лук. За энэ бол нөгөө алдарт expedition сортын сонгон. Үрсэлгээг нь аяганд хийсэн болохоор ингэж сайхан ургасан хэрэгэ. Харин зүгээр хөрсөнд суулгаж өрсөлдүүлсэн сонгон ингэж сайхан ургаагүй байгаа шүү. За та бүхэн хараарай. Сонгон маань бүрлдэж ихтэж байгаа биз? Мөн 2 удаа сонгоны ялааны эсрэг хор засаж өгсөн. Дахиж цацах шаардлага байхгүй гэж дүгнэж байна. Бүх ургамал эрүүл. Гэхдээ зарим нэг ургамлын үзүүрэл нь шаралжсан харагдаж байна. Магадгүй жаахан услахыг нь багтуулсан бололтой. Услахааны тухай хэлэхэд танаа талбай илсэрхэг хөлстэй бол сонгон, сармис, луунга баг хэмжээгээр ойрхон услах шаардлагатай байдаг юм шүү. Өөрөөр хэлбэл ийм илсэрхэг хөрсийг 2 хоногт 1 удаа оройн цагаар услаарай гэсэн үг. Чийг нь хөрсөнд сайн шингэж өгдөг юм шүү. Бордох хэрэггүй. Бордвол түрүүн хэлсэн ёсоор бүхий чих гээд байдаг. Харин нэгэнт газар тунд шаралсан навчнуудыг нь одоо бүгдээрээ авчихъя. Ургамалд бол энэ навчнууд хэрэг болохоо нэгэнт өнгөрсөн. Тэгээд жим олон шаралсан иш танаа мандлыг төдийлөн чимэгтэй харагдахгүй л болов уу да. Expedition сортын сонгон маань сайхан ургаж байна. Миний сэтгэл хангалуун байна. В целом результатом по луку Exhibition я пока доволен. Гадаа талбайн улаан лойлоо суулгасан хүн бүрт баяр хүргэмээр байна. Гадаа 7-8 хэмээн дулаантай хонж байгаа болохоор ургамал хөрсөндөө маш сайн дасан зогцоход дэм болдог юм а. 30 хэмээн дулаантай үед шилжүүлэн суулгах юм бол ургамалд ихээхэн зочрол өгдөг, хүндрэл учирдаг. Одоо бүгдээрээ ингэж гадсгатгаад ургамлаа гадсандаа уйж өгөөрэй. Хуях утасны тухайд бол би энэ жил ийм утас ашигласан. Хуванцар биш, өнгөзөс сайтай, хөвн даван утас шиг. Одоо ямар үр дүнтэй болохыг нь харахад үлдлээ. Өнгөрсөн жил би ийм хуванцар уяа ашигласан юм а. Надад бол таалагдсан. Ингээд ургамлаа ороогоо тусгай бэхлэгээр нь ингээд бэхлээд өгдөг. Өвөл дулаан газарт хадгалахгүй бол жаахан хатуураад ашиглахад цуурах, хүндрэл үүсэх магадaltaй санагдсан. Олон жилийн туршлагаараа ингэж дүгнэсэндээ. Гадсны тухайд бол энд уламжлалт хус модон гадс байна, ив модон гадс тэнд байна. Бичөөрөө досгоныхны хилдгээр чигчлүүр гэдэг. Тэгж нэрлэхээс ч аргагүй юм байна лээ. Эдлэгээ даадгүй дээ. 1 жил, дээдл нь 2 жил ашиглахад тэгээд л хугарчихна. Тиймээс аажмаар би хуванцар гадсанд шилжихээр шийдсэн. Захим дэлгүүрээс би 1.50 см өндөртэй гин захиалж авсан. Энэ жил нэмж захиаллаа. Нэг гац дангаараа том ургасан ургамлыг даахгүй болохоор хоёрыг холбож ашиглахад хүрээд байна. Үйлдвэрлэгч нарт нь хандаж хэлэхэд 2 см диаметртэй шууд хийгээч гэж хүсмээр байна. Тэр хүртэл ингээд лентээр холбож уяад ашиглахаас өөр аргагүй болоод байна. Ингээд холбочхоор том ургасан ургамлыг дааж гулжихгүй бариад байж дийлэх байлгүй дээ. Дараагийн бидний хийх ажил бол энэ дээ. Лойлийн хуучин болон хамгийн дээд талын мөчр навчнууд нь газар хүрээд шаралжчихсан байгаа биз? Тиймээс дастаад авчих. Угаасаа ургамалд хэрэг болохгүй. За тэгээд лойлоо суулгасны дараа хийх нэг зүйл бол бордох асуудал юм а. Гадаа талбайн хамгийн сайн бордоо бол тахтааны сангас. Тахтааны холдохгүй бол дахианыхыг ашигласан ч болдог. 1 кг сангасаа 200 литр усанд дуусгаад 2 хоног байлгах хэрэгтэй. 200 литрийн боочка байхгүй бол багахан хувинд уусгаад дараагаар нь усаар шингэлж хэрэглэж бас болдог. Тэгээд энэ уусмлынхаа 1 литрээр 1 ургамлыг услах юм а. 200 литрээр 200 ургамал услана гэсэн үг ээ. Услахдаа оройн цагаар услаж өгөөрэй.
Гэхдээ энэ услага гэж тооцохгүй бордоо гэж ойлгох хэрэгтэй. Манай бүс нутагт улиралд нэг удаа ингэж бордоход хангалттай. 2 удаа ингэж бордохоор бутан цаглааж ургаад ургац авах нөхцөл баг бүрддэг юм шүү. За тэгээд суулгацнуудаа бүгдийг нь газаа хөрсөнд суулгаад өчгөөр ингээд аягнууд маань хоосроод ирж байгаа юм аа. Суулгацнууд маань өвчлөлгүй сайхан ургасан болохоор энэ хоосон аягнуудыг би холоор болон бусад бодисоор ариутгаагүй. Зүгээр л наран тавьчихна. Хэдэн цагийн дотор нарны хит ягаан туяаны ачаар өвчлөл байвал тэр нь устдаг юм аа. Тэгээд хатаагаад энэ аягнуудаа дараа жил хүртэл хадгалах газартаа аваачиж хураанда. Миний энэ аягнууд өвөл хагардгүй сайн чанартай. Аягнуудаа бид олон жил ашиглаж байгаа болохоор ариг гамтай хэрэглэж арчилж байх хэрэгтэй юм да. Поэтому об этом тоже помните, стаканчики нам нужны на много лет, поэтому и отнестись к ним надо тоже с уважением. Буквально недавно мы с вами Бид дөнгөж төрүүхэн байцаануудынхаа суулгацнуудыг хөрсөнд суулгаж дууслаа. 6 дугаар сарын 15 буюу өнөөдөр дунд болцсон дарчилгааны зориулттай Kaufman, Hurricane сортын байцаануудыг суулгаж дуусгаарай. Манай талбайд нийт 6 төрлийн байцаа ургаж байгаа. 5-ыг нь би үргэлжлүүлэн тариалсан, зөвхөн Колорабыг л үрээр нь тариалсан юм аа. Улаан байцаа, тэгээд өнгөт байцааны нэг төрөл болох брокколи, тэгээд энд эрт болтсын энгийн байцаа ургаж байна. Хамгийн төгсгөлд нь хятад байцаа ургуулж байна. Байцааны төрөл бүрээс нь би 4-ийг тариалсан, бүгдийг нь салаад хийхэд ашиглах болно. Манайх эдгээр байцааг даршилж хэрэглэдэг. Зуны дунд сараас байцаа нь боловсрохоор хурааж аваад шууд хүнсэндээ хэрэгжилждэг. За тэгээд суларсан талбайд нь салаатны төрлийн ургамал бол брокколи эсвэл укроп тариалчихна. 1 квадрат метр талбайд 4 байцаа ургаж байгаа. Өнөөдрийн хувьд ургалтын хувьд боломжийн харагдаж байна. Даршлах байцаа биш болохоор хангалттай хэмжээ гэсэн үг ээ. Аяганд үргэлжлүүлсэн суулгацууд маань 100% хөрсөндөө зогцож сайхан харагдаж байна. Оройдоо багахан хэмжээгээр услаад байхад болно. Бас нэг зүйл сануулж хэлэхэд тариалахаас өмнө ялзмаг жаахан нэмж өгсөн байгаа. Та ялзмаг нэмж өгөөгүй бол заавал бордох хэрэгтэй болно шүү. Дахиа болон дахтааны сангасны уусмал ашигласан ч болно. Лойлоос ч илүү гарсан уусмалаа ашиглаарай гэж зөвлөх байна. Нэг ургамалд 1 литр байх ёстой шүү гэдгийг санаарай. За тэгээд талбайдаа ариутгал устгал хийхдээ байцаагаа ч битгий мартаарай. Алюминий моддын авгалдааны эсрэг хэрэгэлсэн хороороо байцаагаа ч гэсэн ариутгачгаарай гэж хэлмээр байна. Мөн хор байцааны ирвэхийг өргөж өгдөг. Хор цацахгүй бол уг ирвэхийн авгалдаа байцааны навчнуудыг идчих гээд байдаг юм аа. Тиймээс та бүхэн энэ жил амжаагүй бол эх жил заавал цэцэрлэгийнхаа моднуудын хамт байцаануудаа бас ариутгал устгал хийгээрэй гэдгийг хэлмээр байна. Ну а теперь поговорим о капусте. Одоо бүгдээрээ үндсэн буюу дунд болтсон байцааны талаар ярилцах болно. Энэ байцаагаа би даршилж хэрэгэлдэг, эсвэл хавар өвөл хүртэл хадгалж хүнсэндээ хэрэгэлдэг сортууд байна. Kaufman гибрид дүрийн 12 ширхэг байцаа ургаж байна. Өнгө зүс сайтай харагдаж байгаа болохоор тус бүрээс нь 5 кг орчим ургац авчих байхаа. 60 кг байцаа даршлна гэж тооцохоор өөрийнхөө хэрэглээг бүрэн хангачгаж байгаа юм л да. Мөн цэцэрлэгийнхаа моднуудын хамт ариутгал устгал хийж өгсөн. Услagaаны хувьд бол бүх байцаа ижилхэн баг багаар тогтмол услаж өгөх шаардлагатай. Бордох шаардлага манад бол байхгүй байна. Анх тариалахдаа дөрвөн хэлсэнчлэн ялзмаг хангалттай нэмж өгсөн юм аа. За тэнд 2 сортын байцаа ургаж байгаа. Нэг нь дунд болтсын Иринда гибрид дүр, өвлийн турш хадгалж хэрэглэхэд боломжтой. Тэгээд Вьюга мөн л урт хугацааны хадгалалт даадаг зориулттай сортын байцаа. Манай гэрийнхэн байцааг их хэрэгэлдэг. Жигнэж, махан татаж хийхдээ холих зэрэгээр өвлийн турш хэрэгэлдэг юм аа. Тиймээс даршлах 12 байцаанаас гадна зойрондоо хадгалах 18 байцаа тариалаад байгаа юм аа. Ургалтын хувьд бол дажгүй харагдаж байна. Та магадгүй дунд болтсон байцаагаа суулгаж амжаагүй бол оройдойгүй гэдгийг нь хэлмээр байна. Гэхдээ ойрын өдрүүдэд заавал суулгаж дуусгах хэрэгтэй шүү. Данную операцию сделать.
Но вот так выглядит так называемая салат. Манай салаатны мандал ингэж харагдаж байна да. Та бүхэн заавал өөрийнхөө ногоон талбайд салаатны мандалтай болоорой. Салаатны навчид ургамлууд тариалаад ядаж дууныхаа 2 сарын дурш хүнсэндээ хэрэглээрэй гэж зөвлөмөр байна. Таны биеийн эрүүл мэндэд тустай витамин эрдэсээр баялаг ногоо шүү дээ. Би энэ мандалтай байнга салаатны ургамал тариалдаг. Тариалахдаа хурдан боловсрдог салаатны ургамлууд тариалдаг юм аа. Бууцааг эхний 2 игнэнд, салаатны навчийг дараагийн 2 игнэнд, тэгээд руккола 2 дахь игнэнд тариалсан байна. За тэгээд төгсгөлд нь анх удаа 2 игнэ хүнсний гэж тариалсан байгаа. Нийт 8 игнэ хоорондын зай нь 25 см. Тиймээс сайн ургаж байгаа харагдаж байгаа биз дээ. Тун удахгүй ургац хурааж аваад хүнсэндээ хэрэглэх болно. Өглөөний цайны өмнө өлөн илгэн дээрээ идэж хэрэглэх хэрэгтэй байдаг юм шүү. Тэгж байж л ашиг шимийг нь хүртэн шүү дээ. Арчилгааны хувьд бол ялзмаг хийж өгсөн болохоор дагаад зэрлэг ургачихсан харагдаж байна. Түүнийг нь түүх хэрэгтэй боллоо. Ялангуяа ийм макрицнуудыг түүгээрэй. Гараар түүхээс өөр арга байхгүй. Учир нь элдв төрлийн устгагч хор бодис ашиглаад хэрэггүй 2 хоног тутамд услах хэрэгтэй гэдгийг санаарай. За тэгээд эхнийхээ ээлжийг хурааж авсныхаа дараагийн ээлжийнхийг нь залгуулад суулгаад байгаарай. Салаатны мандлаа 9 дугаар сарын дунд хүртэл бүрэн ашиглана гэж би тооцоолж байгаа. Тэгээд магадгүй бүтээлгээр бүтээгээд ургуулад байж болох байх. Ийм мандалтай болоорой гэж та бүхэнд хэлмээр байна. Одоо хүртэл байхгүй бол талбайдаа тусгаалan зай гаргаад өндөр мандал хийж өгөөд ингээд эрт болцсон юм салаатны навчнуудыг тариалаарай. Все ранние. Ну и завершаем, уважаемые телезрители. За ингээд тариалалтын ажлыг булцууд ургамлуудаар дуусгаж байна. Манай бүс нутагт голдуу 6 дугаар сарын эхэнд булцууд ургамлуудыг суулгадаг. Өөрөөр хэлбэл одоо суулгах цаг нь болсон гэсэн үг. Булцууд ургамлууд нь ихээхэн ач тустай, ургац сайн өгдөг, витаминлэг ургамлууд боловч сүүлийн жилүүдэд бид бараг тариалахаа болсон нь харамсалтай. Бидний өвөг дээдс ялангуяа хуучин мөргөлтнүүд ийм хар хальст эрдиск буюу манжин, өвлийн буюу цагаан манжин, мөн цилиндр хэлбэртэй манжин тариалдаг байсан. Кроме того, в последние годы очень популярно Сүүлийн жилүүдэд олон хүн тариалах болсон диакон, япон манжингийн сортуудыг бас танилцуулъя. Энэ рицер сорт, тэгээд 100 минаваси сорт энд байна. Эдгээр манжингууд нь энгийн манжингуудтай харьцуулахад гашуун амт багатай байдаг. Гэхдээ гашуун байна гэдэг нь шимт хижээлтэй ашиг тустай ногоо гэсэн үг. Тиймээс гашуун ногоо тариалж хүнсэндээ хэрэглэж байгаарай. Зөвхөн томчууд төдийгүй хүүхдүүд хүртэл идэх хэрэгтэй шүү дээ. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд хүүхдүүд бараг идэхэ байчихжээ. Манжингийн хамгийн эртний сортыг танилцуулахаа мартсан байна. Русский деликатес гэд энэ манжин бол цагаан жихэрлэг амттай сорт. За тэгээд би энэ мандлаа тариалтанд бэлтгэлээ. Ихтэй ялзмаг бол нэмж өгөөгүй. Ургамал нь өөрөө их томорч ургадаг болохоор тэгсэн хэрэг. Тэгээд 6 игнэнд 15 см тутамд хуруу хэрийн гүнд өөрийн үрийг суулгаж өгсөн. Тэгээд услах хэрэгтэй. Тун удахгүй зухуугаад гараад ирнэ. Тэгээд сар гаруй хугацааны дараагаас жаахан гашуун боловч ашиг тустай энэ ногоог хүнсэндээ хэрэглээд байж болно шүү дээ. Тиймээс та бүхэн ч гэсэн ийм мандалтай болоод эдгээр ногоог заавал тариалаарай. Не пожалеете об этом. Итак, уважаемые садоводы, За эрхэм ногоочдоо 6 дугаар сар гэдэг бол ногоон талбайхаа бүх ургамлыг сайтар арчилж хамгаалах үе юм шүү. Таны арчилгаанаас ургацын тань хэмжээ хамаарах болно шүү. За тэгээд эх 7 хоногт уулзахаар та бүхэндээ баяртай гэж хэлэх цаг маань ирлээ. Та бүхэн дөмснийхаа бутыг хатхаа бити мартаарай. За баяртай үзэгчтэй.